За би эко ондолын талаар би өөрөө банкны мэрэгчлэлтэй банкнд ажилладаг хүн байгаа. За одоо нөгөө Монгол улсын хэмжээнд тэр манай банкны хэмжээнд тэр эрчим хүчний хэмнэлттэй ногоон бүтээгдэхүүнийг борлуулах бүтээгдэхүүнүүд зөндөө байдаг. За тэрүүгээр эко ондол манай компанитай банктай ногоон зээлийн бүтээгдэхүүнээр хамтран ажилладаг. Хамтран ашиглаж байгууллага байсан. За тэндээс олж мэдээд эко ондолын бүтээгдэхүүнийг судлаад за тэгээд сонгосон байгаа. Манад ер нь суйрлуулж ирэх боломжийн юм байна. Бусад халаалтыг бодох юм бол давуу тал гэхээр бусад шалны халаалт бол ерөнхийдөө ингээд судлаад үзэхэд зүгээр шууд нөгөө баррикадын шаланд орон тавьчихдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эко ондолын шалны халаалт нь болохоор шалны халаалтаа тавьчаад дээр нь бетон цутгадаг. Тэр нь болохоор яагаад надад айгүй зүгээр санагдсан бэ гэхээр бид нар хуучин нөгөө нэг ханан фишинг гэдэг юмтай байдаг гэсэн ш монголчууд. За тэгэн гут тэр эко ондолын тэр цутгасан нь болохоор яг ханан фишингийн систем шиг санагдсан байхгүй юу. Халчаад дээдлийнх нь одоо нөгөө цутгасан цемент нь халуунаа маш удаан барьдаг. Тэр нэг айгүй том давуу тал санагдсан. Эрчим хүчний хэмнэлтийг жинхэнэ утгаар нь гаргах боломжтой. Хөнгөлтөө идэх өндөр оргилтой үед нь халаалтаа тааруулт юм уу? За яг хөнгөлт байхгүй цагаар нь халаалтаа бууруулж тохируулж болох юм цагийн хуваарлтын систем тавьж болохоор болсон байна. Тэр нь бас айгүй зүгээр ухаалган тий. Тэр нь бас их давуу талууд байгаа. Тэгээ бага насны хүүхдтэй учраас шалан дээгүүр газраар айгүй их мөлтөгдөг учраас тэндээсээ дандаа дулаан. Нэлээ олон өрөөтэй байдаг. Тэгэнгүүтээ бид нар болохоор нөгөө бага насны хүүхдүүдэд агаарт болох зорилготойгоор энэ байшинг барьсан. Тэгэнгүүт олон өрөөтэй болохоор зарим өрөөгөө бид нар ингээд түрээсэлдэг сурагчдын амралтаар ч юм уу, зуны үйлрэлт ч юм уу. Тэгэнгүүт хэсэгчилж халаах шаардлага айгүйх гардаг. Бусад шалны халаалт одоо жишээлх юм бол тосоолоор халдаг цахилгаан халаалт ч юм уу, янз бүрийн халаалт чинь нэг системээр нэг тэр чигт нь л халаах шаардлагатай байдаг. Тэгэнгүүт бид нэр болохоор тэр жоохон сул талтай санагдсан. Өрөөнд нь зориулж өрөөнд нь термостат тавьж чад өрөөгөөр нь удирдах нь одоо эдийн засгийн хэмнэлттэй гэх юм уу. Эко ондолыг бид нэр болохоор яг шөнө орой 9 цагаас хойш өглөөний 9 цагаас хойш нэлээд өндөр дээр нь халчаад энэ маань өөрөө дулаана хадгалдаг учраас яг нөгөө нэг тариф өндөртэй цагуудаараа унтраалттай байх тохиргоо хийж болдог болохоор тэрүүгээр тооцоолсон. Манайх энэ байшин чинь 4 метр өндөртэй, нэлээд өндөр таацтай гэж болно. Тэгэнгүүтээ яг суурийн талбай нь болохоор 180 м2 байшин. Тэгэнгүүт сард ер нь бүх нийтээр нь халаагаад жигд халаах юм бол өсрээд нэг 2 сая төгрөг гарахаар байгаа. Тэгэхдээ бид нар зөвхөн ингээд амьдарч байгаа хэсгүүдээ ингээд халаад ахаар ер нь 600-700 мянган төгрөг Монгол төгрөгөөр гарч байгаа. Эко ондолыг суйрлуулахад ер нь хэр санагддаг вэ? Хэлбэр байдгүй. Маш энгийн хэлбэр байдаг. Гэхдээ бид нөгөө анханасаа бетон доогоор суйрлуулдаг болохоор анханасаа болгоомжтой хянуур хийх нь хамгийн чухал байдаг. Давуу тал гэвэл зөндөө л байгаа л да. Жишээ нь бусад нэг халаалтын систем бойлор байх юм бол нэг аль тавихад 2-3 хоног болдог. Эко ондол болохоор ямар ч том байшин байсан 1 хоногийн дотор соёлох бүрэн боломжтой. Үүгээрээ цаг хугацааг маш их хэмдэгэ.
the most advantage is the customer no need to worry about the maintenance. That's very important for them because other heating system is easy to broke and they need to be maintained every time. But Econdol, they no need to maintenance. Last few years in Mongolia, everyone wants to have their own houses, and also housing project is keep increasing. So those housing project will be a little bit far from the city, so they cannot connect with the central heating system. So that's why they need a really good solution for them. So it will be definitely market will increase. Би манх угаасаа энэ лагерын байшинтай тэр 100-ын байшин байгаад тэгээд өвлөх болох гээд бас юм шалны халаалт энэ төр сонирхчихсэн чинь найзандаа очисон чинь яг ондол ингээд халаалт хэрэглэсэн надад амар таалагдаад тэгээд тэнцэнээс найзаасаа мэдэж авсан. Мэдэж амар амар яагаад тэгэхээр энэ интернет байгаа цагт юу холоос өөрийнхөө шалыг асаагаад унтраагаад халаалтаа нээж хаах боломжтой учраас одоо би байшиндаа байнга ирдгүү ч гэсэн ирэхээр болохоро нэг өмнөх өдөр нь ч юм уу өглөө нь ч юм уу алсаас удирдаад асаачдаг. Тэгээд ямар нэг эвдрэл гэмтэл ямар нэг юм гарч байгаагүй учраас маш эвтэйхэн тийм хэрэглэхэд амар байдаг. Чи яг зуны байшин учраас өвөл ирэхээр угаасаа дайжлахгүй амар хүүтэн. Тэгээд ирэхээр болонгууд нөө хуучны 100-тай энэ 100-аараа дээш ийм 100-тай байсан. Тэгээд 100 бол тэгэл зундаа л ингээд арай гэж халаадаг. Өвөл бол ямар ч ашиглах боломжгүй тийм байсан. Тэгээд одоо ингээд халаал тавиулаад ингээд жилийн дөрөв бол болсон даа баяртайгаа. Юм судалсан манай хүн бит хоёр. Энэ байшинг барихын тулд яаж аштайхан, яаж эко, яаж тийм ээ бүх юмыг эрчим хүчинд хэмнэлттэй, цахилгаан хэмнэлттэй ингэж байх уу гэж сонгож жоод танахыг олсон. Эко онлонлыг олоод одоо бид биш бас хөөрхөн олон ач зээнэртэй ирээд энд бужигнж яхад ерөөсөө даарч хөрч байгаа нь нодлоо өвөл мөвлийн тэр 30-40 градусын хүүтэнд бол маш хангалттай байсан. Үнэхээр зүгээр нэг 20 хэд дээр 22 3 дээр тавьсан багт хангалттай. Илүү хэрэггүй байсан. Энэ бол чанартай байсан. Үнэхээр энэ ч бас нэг солонгос гэсэн тийм. Бас эко ондолын давуу тал нь бол битүүрийн сонгосон тал бол эднийх бол шалны халаалтанда бетон дотор цутгадаг. Хамгийн аюулгүй талаасаа тэгээд тэр нөгөө ган хоолойн дотор байдаг. Ямар ч аваар усалдаггүй. Тэгээд халаалтаа удаан барьдаг. Бетон дотор сунгасан болохоор юу яг халахтаа бол 2-3 цаг болдог. Тэгээд тэрээс хойш бас унтраасан байсан ч гэсэн нэлээд удаан байдаг. Ягаад гэвэл нөгөө бетон суулгаад дээр нь шал байгаа болохоор үнэхээр давуу талтай